За студид эргээд автомобиль за та бүхэндээ бас хүндэт зочноо сайхан танилцуулъя. Өнөөдрийн зочноор бол сэтгэл зүйч Бадрал ирсэн байна. За та бүхэнтэйгээ маш сонирхолтой гоё ярилцлагуудыг хүрэхтэй баяртай. Сэтгэл зүйч Бадрал. За сайн байна. Өглөөний минь. Та одоо баг мэддэг болчих штэ. За намтай байна та. Шинэ оны минь да. За микрофон та өөртөө жоохон ойртуулсан байна. За юу ч өглөөний минь төргий. За тэгээд нэлээд хүүтэн өглөө байна те. Яаж ч их жилийн хамгийн хүүтэн л өглөө шүү дээ. Таксид дал ирлээ. Аа. Тийм өглөөний одоо энэ жилийн бараг хамгийн хүүтэн өдөр яхахгүй мөн. За тэгээд шинэ оныг сайхан гаргав уу? Өө сайхан. Гэр бүлтэйгээ гоё л гаргалаа. Чиний шинэ жил сайхан. Оо сайхан. За тэгээд энэ чинь өнөөдөр бас хоёлаа айгуу гоё нөө шин зорилго тавих талаар гэх мэтлийн юмудаас ярилцах юм байна. Тэгээд та бас өөрийгөө боломжтой болвол жоох. Та өөрийгөө бас гоё товчхон танилцуулаад гэж. За бүгдээрээ сайн мэдсэн нь намайг Бадрал гэдэг сэтгэл зүйч мэргэжилтэй. Тэгээд хоббигоос комеди подкаст хийдэг гэсэн. Ийм байгаа. За тэгээ өнөөдрийн үед болохоор хоёуланг ярилцах сэдв болохоор шинэ орны одоо зорилго тавих тал дээр одоо хүмүүс хит их өөртөө л ачаал өгөөд идэг те одоо тэгэл хит томик гэс тавьчихдаг ч юм уу те эсвэл багаж тавьдаг юм уу эсвэл яг ийм зорьсноо биелүүлэхгүй байснаар одоо сэтгэл зүйн нэг асуудлуудаас үүсдэг шүү дээ те нэг ийм өөрийгөө дутуу үнэлэгч гэдэг юм уу нэг иймэрхүү зүйлийн талаар одоо төгших хиймгийн талаар ч гэдэг юм уу ярилцах юм байна. За тэгэхээр юун түрүүнд одоо эхлэхдээ бас шинэ он эхлэхдээ зэрэгцээд хүмүүс одоо яагаад заавал том зорилго тавих ёстой мэд дарамт мэдэрдэг вэ гэдэг талаас юм ярьж эхлэв. За ер нь бас өөртөө зорилго тавьж ивэл сайн л да. Тэрний хадлаа зүтгэн. Тэгээд тэрэндээ хүрч чадахгүй байх нь хэр сөрөг нөлөөтэй гэвэл бас тийм одоо хүнд биш гайгүй. Одоо өөртөө жоох урам уурах юм тиймэрхүү л байх. Тэрнээс биш одоо яг том одоо хүн дээр тусаадах юм бол гайгүй. За тэгвэл энэ байдал нь одоо хитрхи ихтэх юм бол асуудал болдог талаар Карл Рожерс бас ярьж исэн байдаг. Карл Рожерс болохоор хүмүүлэг сэтгэл судлалын одоо томоо төлөөлөгчтэй нэг. Тэгээд мань үний гаргасан онол болохоор юм байна. Та өөрийгөө хин гэж хардаг. Тэг хин байхыг хүсдэг хоёр чинь дэндүү хол зайтай, удах тусам incongruence буюу одоо үл нийцэл сэтгэл дотор юм хямрал үүсч идэг гэж үзээд. Тэгээд Аарон Бек гэдэг бас дараа нь одоо cognitive behavioral therapy-гийн одоо үүсгэн байгуулагч одоо эцэг гэдэг юм да. Тэрний одоо ярьсан онолоор болохоор cognitive dissonance буюу одоо танин мэдхийн хувьд ингээ бид нэр өөрсдөөсөө хит ингээ гажуудсан юм байдал үүсдэг гэж яг одоо адилхан зүйлийг тайлбарлаж байгаа. Тэгэхээр бидний хэн байхыг хүсдгээсээ хэн байгаа маань хитрхи хол байхаар тэгээ өөртөө хангалтгүй мэт юм гологцсон мэдрэмж өөрийгөө голсон мэдрэмж аваад байгаа. За тэгтээ шинэ жилээр бол зорилго тавихыг бол би хүмүүст зөвлөнө. Тавьж илэг. Тэгээ бүтлгүүт бол одоо саний тэр хоёрын ярьсан шиг тийм хүнд зүйл бол болохгүй. Тэгээ чаддгаараа тавьж ил хитрхи удаан амьдралын чинь бүх зүйл юм ярддаг хийдэг ч өөр байгаад бахаар тийм хямрал үүсч идэг. Аа. Тэр нь бол хүмүүсийн нөгөө нэг ташаа ойлгоод байгаа зүйл нь бол энэ юм шиг байна. Тэгээ одоо нөгөө нэг зорилгоо хэд өндөр тавиад тэгээд нөгөө биелэхгүй болчоор тэгэл айгүй нөө сэтгэлийн асуудалд ороод байна те ингээд хүрхгүй юм чи угаасаа ингээд дандаа том зорилго тавьчих гэдэг юм те. Бараг энэ жилд би фитнесийн тамирчин болчин ч гэдэг юм те. Нэг иймэрхүү зорилгоос болоод ингээд ингээд байдаг. Тэгэхээр энэ бодит бус тавих нь одоо хүрч чадахгүй үед одоо маш их хэцүү дарамт мэдрээд байгаа нь одоо энэ зөвөр бургаад. Тий. Хитрхи авал тавиад олон удаа давтагтаад гарч тэгээ сүултээ би ч чаддаг юм да гэдэг нэг юм л хөрчин л дээ. Тийм. Тэгэхээр хитрхи авал тавихгүй яг нэлээд жоохон хичээж байгаа чадмаар юм да тавьчул зүгээр. Тэгээд хүрэх боломжтой тооцож үзсэн ч юм уу. За чадмаар юм тавьчул харин тэрнийхээ төлөө зүтгээд яваад байгаа байх л та. Ер нь бол танихаас зөвлөхөд бол заавал ер нь бол тавьж одоо хурж болох үйл зүйл дээр ер нь бол зорилгоо тавьж явах хэрэгтэй. Тий, одоо ойрын зорилгоод одоо тэр жилийн төлөвлөгөөг бол хурж болох үйл зүйлээр алс холын мөрөөдлөө тэг яг яаж ч хурж чадхааргүй байсан ч хамаагүй том зүйл дээр тавьж болно. Тэгээ ойрын зүйлүүдэд бол тий. Шатаар очих боломжтой дээр тавил ер нь сайн. Би бас нэг ер нь бол надтай яг нэг юм ойролцоо нэг юм байгаад байна л та бас. Би нөгөө өөртөө амар их шаардлага тавьдаг хүн бохгүй юу. За тэгээд ер нь бол бас тэгдэг хүмүүс бол нэлээд олонч байдаг бах. Нэг би нэг ганцаараа тийм ундаг та тэгээд итгэж бах. Хүн болох нэг өөртөө бол нэг шаардлага тавьдаг штэ тий. За тэгээд нийтлэг одоо сэтгэл зүйн онцлог нь одоо ямар хүмүүс байдаг юм болоо тий. Одоо ийм хүмүүст одоо юу бас алдаа дутгал гарах уу тий. За яг тийм сэтгэл зүйтэй болоод ирэхээр бол нөгөө шинэ жилийн зорилтууд нэлээд зовлонтой болж байна. Яг тэгэхээр өөрийгөө амар их зэмлдэг дуу болоотой байдаг байхгүй. Өөртөө өндөр шаардлага тавьдаг хүмүүс.
За ихэвчлэн энгийн одоо яриагаар ярих юм бол ихэвчлэн одоо хүүхэд наснаасаа ээж аав нь өндөр шаардлага тавьдаг байсан. Эсвэл өндөр хүлээлт тавьдаг байсан. Эсвэл өөртөө маш өндөр хүлээлт тавьдаг байсан. За эсвэл алдахаараа ямар нэгэн байдлаар аягүй шийтгүүлдэг байсан хүүхдүүд. За энийг сонсоод хүмүүсээ эцэг ихтэй гомдох хэрэггүй. Эцэг ихтэй гомдох юм бол шинэ асуудал үүсдэг. Гомдол гэдэг те. Хамаагүй дор асуудал үүсдэг. Тэгэхээр эцэг эхчүүд нь чатгаа хийсэн учраас гомдох хэрэггүй. Тэгэхээр ийм байдлаас гарч ирсэн хүмүүс насанд хүрснийхаа дараа өөрөө тэр дуу хоолой дотор аваа яваад идэг. Өмнө хүмүүс шаардлага тавьдаг байсан шүү дээ. Sorry. Өмнө хүмүүс шаардлага тавьдаг байсан бол одоо өөртөө тэр хоолойгоо одоо авч яваад өөртөө өндөр шаардлага тавиад өөрийгөө зэмлээд идэг. Тэгэхээр яг өөртөө өндөр шаардлага тавиад байгаа нь яг үндэ асуудал биш. Юмыг төгс сайн их гэдэг нь ч асуудал биш. Зүгээр нөө зэмлэлийн дуу хоолой айгүй чангатай байдаг тийм хүмүүс. Алтахаараа өөрийгөө айгүй их загиндаг. Тийм учраас нөгөө алдаа гаргачихгүй гэж айгүй их бие барина, айгүй их өөрийгөө чангална. Тэгээд нөө зорьсон юмд өрөх болохоор өөрийгөө зэмлэнэ. Тэгэхээр минийхэр бол айгүй зөв сэтгэлгээ юу вэ гэхээр за би зорилт тавилаа, алдчихлаа. Алдсан бол одоо миний сэтгэлээ ийм л байл хамгийн зөв. За би алдсан байна. Дахиад эхлэе. Тэ дахиад шинээр эхлэе. За дараагийнхаа зорилтыг тавь. Шийдэл дээр төвлөрч амьдрах хэрэгтэй. Өөрийгөө зэмлээд байхаар ер нь бол тэг хүн ядарна. Тэг ганцхан шинэ жилийн зорилго дээр биш. Яг угаасаа тийм зэмлэлдэг сэтгэлгээтэй хүн бол бүх юм дээр ингээд өөрийгөө зэмлээ явчихдаг байхгүй. Тэгэхээр ер нь тэгэл амьдрал нь жоохон одоо ядармаар л байна л да. Одоо би бас яг наадах надад нэг тохиолдлоо. Би тэгээд бас жоохон судлаа. Тэгээ тэнгуут нөгөө нэг юм байдаг юм л да. Би нөгөө нэг айгүй аимшигтэй зүзүүллээ гээд. Тэгээд нөгөө нэг би айгүй нөгөө нэг архетипийн талаар бас нэг жоохон мэдлээ. Та бид энэний талаар бас ярмаар юм байна. Би яг таныг ирсэн дээр тий. Би яг таныг ирсэн дээр бас энэний талаар ярилцсамаар санагдаад. За тэгээ энийг угаас ярьсан зүг баха. Ер нь ийм архетип гэдэг зүйлсүүд яг юу байдаг юм болоо гэдэг талаас би танаас асуумаар байна. Архетип болохоор яг гүн сэтгэл судлал гэж хэлээд байна. Манай Карл Юнг гэдэг сэтгэл судлалын бас томхон төлөөлөгчдийн нэг л хуучны. Тэгээ одоо яг практикт ашиглагдах нь одоо яг хэр байдаг юм байгаа. Миний ажиллалаа юу н ашиглагддаг. Гэхдээ оюутан бахасаа би одоо маш их Карл Юнгийг сонирхож одоо тий рол модель юм шиг л одоо оюутнууд байхдаа бараг шүтдэг байлаа шүү дээ. Тэгээ Карл Юнг болохоор энэ архетип гэдэг зүйлүүдийн талаар гаргаж ирсэн юм. Тэгээд хүний дотор өөрийнхөө одоо тий Сигмунд Фройд нөгөө эго, ид гэдээ ярьжсэн шүү дээ. Тэр зүйлтэй адилхан. Тэгэхдээ тэрнээс илүү төвөгтэйгээр юм олон бүтцүүд байна гэж үзэж. Тэгээ хүмүүс энэ нэг 12 дүрийн аль нэгэнд нь өөрийгөө оруулж амьдруулад байна. Тэгээ мэрэгэн ухаантай юм уу те, хулгайч жокер юм уу те, эсвэл одоо баатар юм уу, багш юм уу, аялагч юм уу те, нэг иймэрхүү дөрүүдэд орж амьдраад байна гэж үзээд байгаа. Таны хувьд одоо яг уншаад үзэхээр тэр архетипудаас танд аль нь таарч байна? Миний хувьд болохоор тэр дөрүүддээс болохоор тэр нөгөө мэрэгэн ч юм уу те нөгөө баатар гэдэг бас дөрүүдл байна гэж харсан. Мэдлэг мэрэгэн ухааныг хайж идэг тийм ээ. Адал явдал те. Энэ эрэлхийг зүйлийг хайж идэг ийм зорилтоор амьдарч штэ те. Одоо эргээд бүгдээр нөгөө нэг мэдрэмж рүүгээ ороод нөгөө нэг давтагдсан бүтлгүү мэдрэмж төгшүүр одоо сэтгэл готрлолын эхлэл болж чаддгүй одоо яг энэ хэсгүүд одоо давтагдсан бидний нөгөө нэг хүрч чадаагүй байгаа одоо мэдрэмжүүд төгшүүр болж чадахгүй гэж юу? Тий. Чадна. Эдгээр нь бол улмаар одоо хэр их давтамжаас үүсч эмгээг рүү орох вэ тий? Ер нь тэгэл одоо олон жилийн давтамжаар ихэвчлэн бага наснаас одоо тийм байснараа эмгэг гэдэг бол яг нэлээд болгоомжтой сонгох хэрэгтэй үгэлээд юм л да. Тэг яг нэлээд хорцтмал байдал руу бол олон жил тийм байсан юм бол ороход хангалттай ордог. Тэгэхээр ер нь л амьдралд нэг тийм өөрийгөө их зэмлээд байх хэрэггүй. Угаасаа та өөрийнхөө зэмлэлийг дугаалгачих. Та дугаа болгоод цаан чин таныг сэтэлжүүлэх хэмжээний хангалттай дуулаа үлдэнэ. Тэгэхээр угаасаа зэмлэлдэг дуулаатай хүн бол ер нь чимээг болгож сурах хэрэгтэй. Зэмлэлээ. Өөртөө жоохон энэрэнгүү шагналын байдалтай ханд сурах хэрэгтэй. Хоёул одоо нэг хүүхдийг тренинг хийж илаа гэж бодъё л да. 5 настай хүүхдийг. Алт толонгууд нь амар зэмлээд байхаар тэр хүүхдийн нүдний гал нь бөхөөд те ямар нэг юм хийх гэхээр ингээл гөлөлзөл айгаал те ингээл зөвшөөрөл асууж юм шиг харцаар хараал ингэж айж амьдрын штэ. Харин тэр хүүхдийг ямар нэг юм өөрөөр нь хийлгээд зоригжуулаад урамшуулад байхаар тэр хүүхд бол айгүй дайчин болж өсдөг. Тэгэхээр нөгөө үнтэйг адил өөрийнхөө дотоод хүнтэй бас тийм нөгөө магтаал сайшаал урамшуул зоригжуулалтын ялангуяа одоо тэр баатар архетиптэй байгаа хүн бол тий тэр зоригжуулалтыг бол өөртөө сайн арга гэж сонгож сонгох хэрэгтэй. Зэмлэл бол яах вэ? Тэгэл зэмлэл хийж байгаа хүмүүс өөрсдөө нөгөө айгүй урагшлуулад байна гэж боддог. Яг үүндээ зэмлэл гацаадаг байхгүй нэг. Одоо тэгэхээр ер нь бол сэтгэл зүйн хувьд одоо би ер нь бол ийм хүмүүс зөндөө байх яг одоо үзэн сууж байгаа хүмүүс маш олон зорилготой тэгээ маш олон дүртэй ч юм уу тий. Тэгээ ийм хүмүүс маш олон байхаар
одоо маш их зэмлэл өөртөө хилдэг байх өдөр болго одоо юу гэдгийг энийгээ хийж чадсангүй, тэргээ хийж чадсангүй, энэ 7 хоногт энийг дуусгах байсан, дуусгасангүй ч гэдэг юм те. Тэгээд яг тэрэндээ нэрнгээсээ ч бас дуусгадаг байдаг ч юм уу. Яг ингээд ирэхээр ер нь бол миний асуух гээд байгаа юм нь болохоор одоо амралт авах хэрэгтэй гэдэг зүйл байгаа даа шүү дээ. Тэгвэл яг одоо чинь одоо нэг тим хит их ачаалттай үед амралт авч болохгүй нэг юм сайклд хүн өөрийгөө оруулчихж байгаа байхгүй юу? Ер нь бол тэнгүүл амарх нь зөв юм уу, буруу юм уу? Одоо нэг амрах гэдэг чинь буруу гэж баг сүлдээ ойлгож эхэлчихэж байгаа байхгүй юу? Одоо миний хувьд бол баг тэгж байгаа байхгүй. За амарчлахгүй шүү гэдэг ч юм уу. Тэгэхээр нэг юм асуудал үүсээд байна те. Хэлээ явах. Нэг гоё жишээ ярьж өгнө. Онгоцны үйлчлэгч нар нөгөө нислэгийн үеийн Ослын үед яах вэ гэдэг талаар заавар өгж явахдаа ингэдэг гэж. Одоо Ослын үеэр хүчил төрөгчний аппарат бууж ирнэ. Та эхлээд өөрөө зүгээрээ дараа нь хүүхдэд зүүж өгөх хэрэгтэй. Тэгээ уул нь хүүхдэд зүүж үйл илүү хүнлэг штэ. Гэтэ ягаад өөрөө зүүх хэрэгтэй гэвэл өөрөө ухаалтчвал хүүхдэд ч зүүж чадахгүй хоёлоо ухаалтах юм байна л да. Тэгэхээр өөрөө гялс зүүх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө үүнтэй адилхан ажил бол таны хүүхд. Тэгэхээр та өөрөө ажиллаа хийхэд бол өөрөө яг бүрэн ухаан сааруул байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө зориг агсны үг байдаг. Ажил бол амралт бол ажил гэдэг. Тэгэхээр нөгөө амрах цаг ч юм бол айгүй чухал. Тэгээ тэр нэг буцаага таныг сэргээх хангалттай амралт байх хэрэгтэй. Тэгжиж та буцаад босч ирнэ. Харин амарж байгаа цагаа өөрийгөө зэмлэхгүйгээр өнгөрөөж сурах хэрэгтэй. Тэр яг таны төрлийн одоо яг тэр зэмлдэг хүмүүс бол 50 амарч чадахгүй гимтэйгээр амраад байдаг. Тэр нэг англиар guilt free гэж хэлээд байгаа тийм. Ямар ч гим зэм мэдрэхгүй тэгж амарч сурах хэрэгтэй. Ингэж амрахын тулд ажил амралтын цагаа хуваарлжвал ерэн зүгээр. Тэд хүртэл яг 8 цаг хүртэл би ажиллаад дууссан ч дуусаагүй ч тэрнээс хойш зүгээр л орой унттлаа амарна гэдэг ийм гимгүү тэгээ өөртөө зэмлэлгүй амралтыг өгч сурлал бас тустай. Эсвэл ажлын өдөр амралтын өдрийг салгачих хэрэгтэй. Амарч байгаа өдрөө ажил хийхгүй гэдэг ч юм. Ер нь л энэ л хамгийн зөв л байдаг юм байна л да. Тэгээд нөгөө эндээс бас олон зүйлсүүдийг бас бодсон л да. Тэгээд нөгөө тэмдэглэл хөтлөх гэдэг зүйл ер нь хэр чухал зүйл байдаг юм бэ? Ер нь хүн энгийн хүн өдөр тутамдаа ер нь тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. Одоо чинь нөгөө сая зэмлэж гин гэдэг ч юм уу те. Би өөргөө өнөөдөр 3 4 удаа зэмлэлчлээ ч гэдэг юм уу. Иймэрхүү ер нь энэ тэмдэглэл хөтлөх зүйлийг ер нь яаж зөв хөтлөж явах хэрэгтэй юм. Тэмдэглэл нь өөрөө бас эрг сөрөг нөлөөтэй. Сөрөг юм дээр төвлөрөөд ивэл сөрөг. Одоо үзий ядалт, уурилан, гомдол ч юм уу те. Эсвэргээр эрэг зүйлс төр төлөвлөл арай дээр. Гэхдээ энэ хоёроос илүү сайн зүйл нь бодлын анализ хийж сурах. Тэгэхээр намайг одоо зовоогоод байгаа нэг бодол хэвэл би тэрийг за ийм бодол бодлоо логик нь юу юм бэ? Тэр бодол маань зөв, тэр бодол маань буруу гэсэн хоёр үднээс хоёулынх нь үднээс бодох хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо би амарч болохгүй шүү гэдэг бодлоо та зөв байх талаас нь бод эхлээд. Тэгээ бүх шалтгаануудыг бич. Дараа нь буруу гэж бодох бүх шалтгаануудыг бич. Тэгээ энэ дундаасаа та өөрөө шүүгээд тэгэх юм бол илүү логик үр дүн гарч ирдэг гэсэн. За наадах чи бүр яг хэрэгжүүлэх хэрэгтэй зүйл шүү. Би бүрсээ яг бодчихлоо хизээч бас яг тэрийг би ингэ гэж ойлгодог гэсэн байхгүй. Зүгээр би өөрийгөө нэг зэмлэлчлээ. Би өнөөдөр өөрийгөө гоё сайш ажиллаа гэж бичих юм байна гэж боддог гэсэн байхгүй. Яг тэгсэн чинь дотроо бас энийг яагаад зөв юм, яагаад буруу юм гэж бичээд дундааснаас анализ хийх хэрэгтэй юм шүү дээ. Яг үнэ. За тэгвэл хоёул одоо нэг анализ хийж үзэх үү? Тийм цаг байгаа л ойлно. Бага. За би яг танд нэг жишээ өгье л да. Нэг хүүхэд байжээ. Хичээлдээ хоцорхоос айгүй хайдаг. Тэгээд ерөөсө хоцорч үзээгүй. Тэг нэг удаа маш их хоцорсон учраас яарад гүйж агаад тэгээд амжиж очсон байна. За энэ хүүхдийн тэр айдас нь ер нь тийм шаардлагатай юу? За тэгээ айс нь ер нь өөрт нь хэрэг болсон бай. Энэ зөв үү буруу юу? Та нэг 2 3 шалтгаан хэлээд үзтээ. За зөв. За яагаад зөв бэ гэхээр ерөөс хоцордгүй байсан хүүхэд. Тэгээд өөрөө болохоор яарч гүүж очоод амжицсан. Нэгт болохоор яагаад зөв бэхээр тэр хариуцлага ухамсарлаад хурж ирсэн байна. Хоёрт нь болохоор өөрийгөө хамгаалсан байна. Одоо хүмүүс энэ дандаа хоцордгүй гэдэг зүйлс байгаа шүү дээ. Гэтэл нэг өдөр хоцорчин бол ямар нэгэн байдлаар хоцорчлаа ш натах чинь гэдэг юм дүүсэн ш. За тэгэхээр энд ингээд өөрийнхөө нэр хүндийг хамгаалж байна те. За өөрөө өөртөө бас нөгөө хариуцлагатай байдлаа хамгаалж чадсан байна. За тэгээд мэдээж хэрэг за тийм юм тэгээд юу болоо юм уу? За тэгэл би бол тэгжэл бодож байна. За 3 дахь нь бас юу бодчихлаа би нэг бодож ирсэн юм а. За тэгэхээр одоо нөгөөх нь буруу талаас нь бас нэг бодъё лөө. За тий. За өргөжлүүлэх үү те. За буруу талаас нь бодох юм бол бие айгүй их зовоолсон байна. Нэг удаа хоцрол би одоо 365 хоногийн 360-д нь одоо амжиж ирчээд 61-т дээр нь ч юм уу те хоцроод ирэхэд бол яавал гэж намайг хүн загнахгүй ч гэж боддог ч юм уу те. Нөгөө талаараа гэхдээ би бол за
За миний талаас л биелж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол зэмлэхэл юм байна. Ер нь бол. За зөв буруу байх талаас нь ганцхан л юм өгч जैन. Тэгэхээр яг адилхан 3-3-ыг ч юм өгж байгаа. 4-4 5-5-ыг өгж байгаа ч юм уу. Одоо хоёлоо зүгээр жишээ хийж үзлээ шүү дээ. Тэнгүү та ингээд ярьсныхаа дараа харж байгаад аль хоёр нь яг үндэ танд үнэн санагдаж байгаа. Тэр лүг орж сурах хэрэгтэй. Тэгээ хүндлэнгийн яг сэтгэл зүйчийн тусламж байл зүгээр. Гэхдээ яг энэ бодлын анализ дээр бол AI тусалж чадна. Зүгээр шууд одоо бичээл үгүй явуулчихна гэсэн үг шүү дээ. Тий одоо ийм бодолтой байна. Тий шууд одоо надад ийм бодол байна гэдэг нь хоёулаа хамт анализ хийгээд та өөрөө тохируулчихна гэсэн үг шүү дээ. Тэнгүүд одоо яг энэ хоёр эрг сүргүүдээс нь танд шийддэг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар бас AI тусалж чадна. AI яаж тусалж чадах вэ гэхээр таны санаанд орж чадахгүй тийм зүйлүүдийг өгч чадна гэсэн үг. Санаанд орж чадахгүй гэдэг нь юу гэсэн үг гэхээр одоо та нэгэнт өөрөө зэмлэх дуртай бол зэмлэх тал руу байлаа цацсан байдаг гэсэн үг. Тэгэхээр тэр талынхаа одоо аргументуудыг илүү сайн гаргаж ирээд байдаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө талаас нь гаргаж ирж өгөхөд AI туслана. Эсвэл сэтгэл зүйч ч юм уу. Тэгээ эндээсээ бол сонголтыг таавар байдаг. Одоо ингээд зорилго дээр би нэг зүйлийг ингэж бодсон. Би сонсч ирсэн. Хүн ер нь амьдралдаа ингээд зөв амьдралдаа ч биш. Удлаа ярьчихна. Нөгөө жилдээ нэг том зорилго, нэг том ч юм уу. За тэгээд 7 хоног одоо сардаа нэг зорилго, улиралдаа нэг зорилго. Тэгээд сардаа нэг зорилго, 7 хоногтой нэг зорилго, өдөртөө нэг зорилго гэхээр нэг юм л хийх ч юм те. За эсвэл нэг хитүүлэхэд 3 ч юм уу. Ингээм бол айгүй эрүүл гэж яваад байгаа юм шиг байгаад байгаа. Энэ нь болохоор хэр үнэн байдаг бол. Яа би одоо өөрөө яг тийм бүтцтэй ажилтдаг л те. Тийм бүтцтэй ажилтдаг хүмүүстэй яг өөртөө таарад, яг тийм үнэхээр таардаг хүмүүс гэж байгаа. Тэгээд тэр нь бол өөртөө таарна л да. Энэ болохоор нөгөө бүх хүмүүст бол таарах зүйл биш юм байна шүү дээ. Тий одоо өөрсдийнх нь яг аль нь илүү таарж ин тэрийгээ сонгох хэрэгтэй л. Миний хувьд бол ингэдэг. 18-9 байхдаа л ер нь иймэрхүү болсон баха. Би нэг том зорилго тавиал. Тэнгүүд гоё голд нь өөрөө хөгжөөд явахаар тэр зорилго нь ингээд голоос өөрчлөгдөж чадсан байхгүй. Зарим нь ингээд шал буур дими зорилго байсан болж тараал, утгагүй байсан болж тараал. Тэгэл өөрчлөгдөд идэм юм. Тэгэхээр за энэ мөрөөдөл зорилго ингэж өөрчлөгдөд байвал ирээдүйд би одоо юу зориод байгаа мэдэхгүй болно шүү дээ. Тэгэхээр гоё зорилго тавих хэрэгтэй юм байна гэж бодож байгаад тэнийг одоо ийм шийдвэрт хүрсэн. Өдөр болгон өмнөх өдрөөсөө илүү сайн болох хэрэгтэй гэдэг ийм л зорилго тавь. Тэгээ энэ ямар юу ч хөөж явсан ямар ч зорилго төр явж ирсэн бүгдэн дээр нь таарах юм байна. Тэгээ энэ аюу сайн зарчим юм байна. Тэгээ ингэчингүүд ер нь бол ямар нэгэн тухайн үеийн цаг үедээ юу хийж чинь тэрэндээ ингээд дандаа өөрийгөө хөгжүүлээд явдаг. Тэгээ ингээд энэ ингэж хөгжих нь өөрөө ер нь аюу тийм шимтээ зүйл. Мөнгө олох бол одоо карьераа хөгжүүлэх сайн зүйл хэрэгтэй. Гэхдээ яг энэ өөрийгөө давхар хөгжүүлэхийг бол хүмүүс сайн анзаарахгүй байдаг шүү. Тэгэхээр тэгээ дуу хоолойн дээр ч юм уу, үг хэлэн дээрээ эсвэл одоо судалж байгаа зүйлүүд дээр дандаа ингээд өөрийгөө тогтмол илүү сайжруулъя гэдэг тэгээ сониуч байдлаар ингэж нэмж сонирхож явах нь аль миний хувьд хамгийн сайн стратеги гэж бодоод байгаа. Одоо ингээд сая нөгөө бидний гол сэдв нөгөө зорилготой холбоотой л ярилцаал тойрол яваад байгаа л та. Тэнгүүд нөгөө яг таны зүгээс ингээд юм ирүүлэлээр зорилгоо тавиад ирүүлэлээр авч явах одоо аргуудаас нэг хуваалцвал яг ингээд нэгт та ингээд хоёрт ингээд тийм тий. За тэхийн тулд гой би юу яа. Сэдлийн талаар ярьж өгье. Дотоод сэдэл, гадаад сэдэл гэж байна. Гадаад сэдэл дотроо шагнал шийтгэл гэж байна. Тэгэхээр бид нэр шийтгэлээс айсандаа ихэнх хүмүүс сэдэлж яддаг. Нөгөө одоо айсан зэмлсэндээ эсвэл нөгөө цаг тулчлаа гэдэг юмар л бид нэр сэдэлж яддаг гэсэн. Тэгээ энэ айгүй хүчтэй цаг нь тулж иж. Шагналаар сэдэлж сурвал бас зүгээр. Тэгээ би тийш хурчих юм бол тийм шагналт аавна. Тэгээ тийм юмд хүрнэ гэдэг. Эсвэл дотоод сэдэл гэдэг нь хамгийн хүчтэй сэдэл байдаг. Энэ юу гэхээр бид нэр шагнуулсан ч бай, шийтгүүлсэн ч бай хамаагүй зүгээр л өөрөө хийх дурандаа хийж яадаг тийм зүйлүүд байна. Тэгэхээр ийм зүйл рүү орсон хүн бол тэгж асуудал тулгархад няцаад байдгүй, тэрэндээ зовоод байдгүй гэсэн. Угасаал тэ өөрийнх нь хийх та тэрэндээ дуртай байгаа юм чи enjoy тэ. За яг наадхан дээр чинь нэг юм зөв би яг өөрийнхөө жишээнээс нэг би ингээд контент хийх айгуу дуртай байсан байхгүй. Айгуу дуртай байсан. Хийгээл итгэсэн. Тэгээ айгүй урамтай ч байсан. За тэгээ явжсэн чинь би нэг ажил мөнгө болдог болохлоо л доо те нэг видео эдит хийдэг болоод ч юм те. Тэгээ ингэ явжсэн чинь би одоо дургу болж байгаа байхгүй. Ингээд нэг контент тэгс мөртлөө миний дотор нэг юм байгаа. Би айгүй гоё контент хиймээр байна. Гэтэ нөгөө талаараа би эдитлмээргүй. Гэхдээ яг нэг юм мэдрэмж төрөөд идэг ингээд тэрсэлтэд идэг болчихсон байгаа даа. Тэгэхээр би нөгөө нэг анхандаа болох ойлгож ирсэн зүйл нь болохоор би энэ зүйлд дуртай. Бизнес кап авч ийн гэж боддог байсан бол одоо би ерөөсөө кап авахгүй. Тэнгүүд миний хийх ёстой зүйл ерөөсөө л угаасаа л энэ болчиход байгаа баа. Тэгвэл бизнес кап авахгүй. Nice. Инхээр одоо ингэ нэг юм асуудал үүсээд байна те. Энэ дээр та надаа нэг зүйл өгөөч. Таас айгүй гоё сэдв хүндэж байна л да. Наа чи айгүй олон хүндээс байдаг. Ялангуяа бүтээлч ажил хийдэг хүмүүс. Бүтээлч буюу одоо шинээр сэтгэх шаардлагатай ажил хийдэг хүмүүс. Тэнгүүд анхандаа бол айгүй яг дараа эхэлнэ. Тэгээ өөрөө яг ингээд сэтлээрээ те гоё ингээд те шүлэг мүлэг рэп мэпэ те райм мама бичин хүмүүс чи ингээд уран бүтээлчдэг тэгж гарч ирдэг баг.
Тэгэнгүүт нэлээ юмд хүрчлээ алдартай болчлоо тий. Тэгэнгүүт нэг 15 минутын 2 3 дууг нь хүмүүс сая төгрөгөөр үнэлээд эхлэнгүүт хүмүүс ингээд сэтэлгүй болж эхэлдэг. Яагаад тэгэхээр нөгөө амар их мөнгө аваад хөдлөөс сурцсан. Тэгэнгүүт үнэгүй хөдлөхөөр утгагүй санагдаад мөнгө авах гэдэг болчихдог. Тэгээд ганцхан одоо рэпер биш. Ер нь ингээд бүтээлч сэтгэлгээтэй юм хийдэг хүмүүс яг тэгээд байгаа байхгүй. Тэгэнгүүт үнэгүй өмнө тэ юу ч хамаагүй үнэгүй өөрөө зүгээр зүтгэхэд хийх тэр сэтэл байсан бол нэг цаг нь үнэлэгдчихэнгүүт нэг цагаа ингээд үнэгүй үрхээс ингээд тэр хүмүүс ингээд тэгээ бараг төвөгшөөд үнэтэй газар руу явж маад. Тэнгүүд яг нэг юм зохиолч уран бүтээлч хүмүүсийн нэг хямралын нэг юм уу байд. Тэгэхээр энийг гоё давж сурах хэрэгтэй. Тэр мөнгөнд дарагдах биш, мөнгийг гоё хэрэгсэл болгоод дээр нь гიშгэж сурах хэрэгтэй. За ойлголоо. Би бүр яг наадах чинь надад толжаад тэгээ би бүр байдаг л да. Тэгээ нийтлэг үл байдаг юм л да. Би одоо өөрийгөө л ховдоо ингээд тэнгууд нөгөө дахиад нөгөө зэмлэл гэдэг зүйл орж ирээд өө чи ямар мундаг ингэж хэлсэн бэлээ. Одоо болохоор тэгээ 7 хоногт бараг 7 гэжсэн аа. Одоо бүр 7 хоногт байтугай сард нэг бичлэг хийгээд ч байх шиг. Тэгснээ өөрийнхөө төлөө бичлэг хийхгүй байж өөрөлийн төлөө айгүй сайн хийж өгч мөгдөх юм. Тэгэхээр одоо шудраг ус байна уу гэж ч өөрийгөө ингээд харин ингээд хэлж байгаа байхгүй. Энэ үед дахиад яг одоо л яг жинхэнэ за би өөрийгөө зэмлээд яах вэ? Буцаад яг тэ өөрийгөө сэтгэлээ даруусгаад урам зоригтой болгоод буцаад яг тэрлэг үзүтгэе. Мөнгө бол яг миний ирээдүйд хэрэглэх хэрэгсэлтэй энэ байж хэл зүйл. Харин ч би юмд хүрсэн байна гэдгээр өөрийгөө урамшуулах хэрэгтэй. Би тань гоё бас нэг юм зөвлөмж өгье. Нэг юм контент креатор байж л тэ. Тэгээд 20,000 даагч хүрсэн. Тэгээд тэр үедээ бас яг ингэ шатцсан. Тэгээд нөө юм хийх ямар сэтлэг болоод тэгээд дахиад эхлэх гэхээр нэг л зориг хүрдэг. Тэнгүү тэр үед яг ийм зүйлгээ амар сайн тохирч байгаа юм. Тохироод үнэхээр ажилласан. Тэр нь яасан гэхээр та өөрийгөө 0-оор одоо эхэлж гин гэж бод. Дахиад цоо шинээр эхэлж гин гэж бод. Гэхдээ 20,000 даагчтай. Айгуу сайн эхлэлтэй. Айгуу сайн барианаас эхэлж гин гэж бодож байгаа. Дахиад цоо шинээр эхэлж гин. Тэгээд аккаунт худалдаж аваад эхэлж байгаа л гэж бодож тий. Тэгэхээр энэ ертөнцид бид нар нүцгэн төрдөн шүү дээ. Тэрнтэй адилхан. Одоо л энэ карьер ч юм бол эхлэхдээ 20,000 даагчтай эхэлж байна. Гэл бодож байгаа. Шинэ эхлэл гэж бодож. Тэгэж эхлэгчийн сэтгэлгээнээс явахаар бол дахиад бүх юм шал өөрчлөв. Ингээд хэлэхээр тань ямар санагдаж байна? Үгүй надад тэгсэн чинь айгүй гоо сонирхолтой санагдаж эхэлж байна. Өөр яг үнэхээр сонирхолтой санагдаж эхэлж байна. Би яагаад ингэж бодож байгааг бол гэхгүй. Би бүр яг одоо яг наадах чинь ингэ бодсоч надад бүр нэлээд сонирхолтой санагдаж. Тэгвэл би одоо яг юунаас эхлүүл энэ хүмүүст ингэж хүрэх бол тэгвэл би дахиад ихнээс нь өөрөөр нь оролдож үзье гэх юм уу. Яг ийм л шууд надад ийм юм асч байна. Nice. Би ер нь айгүй нэг тийм хурдан бас ингэ юм хийчих гэдэг төрлийн юм шүү. Тэгээ сонирхолтой ч яг ингэ дахиад өөрийгөө зэвлэл байгаа шүү дээ. Би яагаад бодож олоогүй болоо гэх мэт ингэ өөртөө айгүй ширүү ханддаг байгаад байгаа те. Тэгэхээр одоо нөгөө нэг зорилгыг одоо хэд том тавиад идэг, жижиг тавиад идэг. Ер нь зорилго тавих нь бол зөв байгаад байгаа. За тэнгууд нөгөө том жижигийн ялгаа бас тархинд яаж нөлөөлөд байна те. Энэ талаар ярилцвал. Яг ер нь өөрийгөө зэмлэлтгүй тийм бас одоо хүмүүс байгаа шүү дээ. Зорилго тавьчаад чадаагүй гэх. Тэр нь бол тэр хүмүүст яах ч ямар ч нөлөө байхгүй. Өөрийгөө зэмлэлдэг хүмүүст бол жоохон өндөр тусна. Гэтэ бас тийм одоо эмгэг төвшний юм те эсвэл амар хурцтмал төвшний юм бол гайг. Маш олон жилийн турш маш олон үйлдэлээр давтан явсаар нөгөө бие чангараад те сүлдө хотод нөвдөөд тэгээ болчны чангараад ингэтлээ нөгөө өөрийг зэмлээ түгшээд хахаар одоо тэр бол хурцтмал байдал болчихж байгаа. Тэр ер нь бол гайг. Нэр нь бол гайгүй. За тэгээд ер нь бол зорилгоо одоо өөрчлөх, хойшлуулах нь бол одоо сул дорой хэлбэр мөн үү? Үгүй шүү дээ. Тэгээд зорилго нь буруу байсныг мэдэх юм бол харин өөрчлөх нь зөв байхгүй. Буруу юм байгааг мэдсээр ээж тэр чигтээ за би одоо нэг л зангаараа байх хэрэгтэй гэж буруу зорилго руу өгөөдөл тэр чинь өөрөө тэр хүн чинь уян хатан байж чадахгүй байхгүй. Одоо нөр шинэ оны зорилгоо одоо 1 сарын 1-нд хүмүүс тавьсан ч байгаа. За тэгээд цагийг хойшлуулах. Тий, цагийг хойшлуулах. За тэгээд ер нь бол 1 сарын 20-оор ч юм уу 20 эднэр ч юм уу 30 ч юм уу одоо ингэж тавих гэж байгаа хүмүүс байдаг ч юм уу. Одоо юу гэдэг би бол бас ингэж бодсон л тоо нөгөө нэг миний ойр хавьд байгаа хүн 1 сарын 1-нд зорилгоо тавих гад тэгтээ тавихгүй би ерөөсөө айгаад байна. Би зүгээр 1 сарын 1-нд хүмүүс шиг бас ингэж тавьж явж ирсний оронд 1 сарын 30-30-нд зорилго тавья. Тэ нөгөө 26 оны байдлыг яжаад 30 он чи тэрний дараа би зорилгоо тавья ч гэдэг юм те. Тэгвэл одоо та ингэж яг тиймэрхүү ер нь зорилгоо яг тавьж эхлэегүй байгаа хүмүүст өгөх зөвлөгөө ер нь хамгийн ихний зөвлөгөө нь юу вэ? За хоёр зөвлөмж байна. Нэг нь болохоор саяны хоёулангийн бахан ярьсан нөгөө зэмлэлийн дуу бол зэмлэл хэрэггүй зүгээр алдсан бол дараагийн буцаад босох дээр л төвлөрч. Унтсан бол бүдэрч унсан бол босох дээр л төвлөрнө гэхээс хөвтчлээ унчлаа гээл өөрийгөө хөвтөд үлгэсэн шүү дээ. Тэгэхээр босох дээр төвлөрөх хэрэгтэй.
Хоёрдугаар зөвлөмж болохоор нөгөө он сарыг ялгаагүй гэж бодох хэрэгтэй. Нэг сарын нэгэн бол ялгаагүй л нөгөө нар ингээл босч ирж байгаа өдөр шүү дээ. Тэгэхээр та 5 сард магадгүй бүтлгүүдчлээгээд үлдсэн тэгээд үлдсэн жилийнхаа саруудад яах юм? Зорилгогүй байх юм. Тэгэхээр он сар бол хамаагүй, хизээж унсан хамаагүй дахиад шинээр зорилго тавьж болно. Ялч нөгөө зарим дэвтрүүд яг нөгөө нэг сараас хэлдэг тийм. Хэдэн сарын өмнө хөдөлтөд авсан байдаг болохоор нөгөөдөл чи тэрэндээ явах гэдэг байна. Тэгэхээр ерөөсөө л бүх өдрөө зорилготой байлгаж байгаа. Тэгээ алсын нэг юм мөрөөдөл зорилго бол ерөөс хэдэн жилийн ч хамаагүй байнга байж л вишнтэй алсын хараа би тийм хүн болно те нэг тийм одоо карьертэй болно тийм ингээ барилга бариад ийм бизнес тэр болгоно ингээд алстай ингээд бол байлгачих санаж бол бүтнэ гэдэг шүү дээ. Холын зорилго үгүй бол ойрын зовлон оршно гэж Чингис хаан хэлсэн байдаг те. Тэгэхээр тэр алсын зорилго бол үргэлж байлгачих хэрэгтэй. Наадлын тэр жижиг үе шатуудыг бол системтэйгээр хийж болно. Яг өөрийнхөө сэтгэлгээнд аль нь илүү зөгт юм тэрүүгээр л хийх хэрэгтэй. Тэгэд алдсан байсан ч хамаагүй 7 сард байна уу 8 сард байна уу 8 сарын 30-нд байна уу те бүх дуртай өдөр хамаагүй зорилготой. Одоо тэгэхээр ер нь бол ойлгосноор бол ерөөсөө өөрийгөө зэмлэж болохгүй юм байна. За тэгээд алдхаас бол айх хэрэггүй юм байна. Алдаж болно. Тэгэхээр бас алдаж болоод тэгээд бас зэмлэхгүй байх хэвээр. За тэгээд эндээс болохоор зэмлэхгүйгээр шийдэл төр төвлөрөх нь илүү үрдүнд. Одоо ингээд хит их энэ ачаалтын үед одоо таны яг ажлын хүрээнд одоо ер нь бол нийтлэгээр бидний одоо нийт хүмүүсийн маань одоо амьдралдаа ингээд өөрхөн сэтгэл зүг дарамтлаад гэдэг ч юм уу. Яг ямар том одоо хор уршигтай олмаар бол хор уршиг болно шүү дээ. Яг тийм том зүйлсүүд юу болж байна? Одоо томч байхтай ер нь тийм нийтлэг алдаа л гэсэн үг л дээ. Яг нийтлэг алдаа гэвэл яг байна л да. Фитнесүүд, англи хэлний сургалтын төвүүд жилийн 1 сард цөм орлого орж ирдэг гэж байгаа юм. Тэгээд тэр нь суудаг хүмүүс нь маш цөөхөн байдаг гэж. Тэгэхээр энэ юу гэхээр нөгөө шинэ жил шинэ бие гэдгээсээ болоод 1 сарын тэ нэгэнд эсвэл баахан сургалтын төвд баахан нөгөө зорилготой газар очиод мөнгө өгчдөг. Тэгээ голорсон зөнд хайчаад байгаа юм. Тэгэхээр сургалтын төвд ажилладаг, фитнест ажилладаг хүмүүс бол энийг аягүй сайн анзаараад байгаа. Цөм орж ирдэг. Тэгээ баярч байгаа бах тий. Мэдээж нөгөө тухайн газруудтай бол бас баяртай л үйл явдал. Тэдний газартаа бол бөөн баяр байгаа л да. Орлого нэмэгдээд тий. Тэгээ эндээс юу харагдаад байгаа гэхээр бөөн бөөнөрөө бас яг тийшээ одоо 1 сард л яана гэл одоо ортогл болж таарад байгаа юм л та. Энэ алдаануудаас одоо нөгөө би яг асуусан зүйл нь болохоор бидний нөгөө гаргаад байгаа өдөр тутамдаа гаргаад байгаа нэг юм одоо нийтлэг хүмүүсийн ч юм уу эсвэл одоо нэг нийтлэг хүмүүс бол нэг цөөн хүмүүс нэг ийм хүмүүс нэг ийм алдаануудыг яг тогтмол гаргадаг. Тэгээ энэ алдаагаа давж чадахгүйгээс болоод яг нэг ийм зүйлд хүрээд идэг гэдэг талаас нь. Үгүй яг ер нь л бас гайгүй. Тэгээ явж яг ингээд энэ үнэхээр тийм хэцүү үр дүн гэвэл үнэхээр өөртөө цөхрөх, үнэхээр өөрийгөө чадахгүй маань гэж бодох. Тэгээ эндээсээ бол маш олон төрлийн хямрал үүсч болно л та. Би өөрийгөө ийм гэж бодоод идэг. Гэтэл шал өөр хүн байгаад идэг. Нарциссизм ч юм уу тэгээ хэцүү асуудлууд үүсч болно. Гэхдээ энэ бол яг ихэнх хүмүүст бол нэг хүрээд байхааргүй гайгүй зүйл. Тэгээ та анзаарч байгаа бол нөө сэтгэл зүйч хүний бас одоо нэг зарчим нь үйлчлүүлэгчийг угаасаа айгуу тийм сайнаар нөхцөлгүйгээр сайнаар харах үүрэгтэй байдаг. Тэгээд ер нь баг зэмлэхгүй халуун дулаан тэр хүний сайн юм хүрч чадна гэдэг итгэлтэй байх хэрэгтэй. Виктор Франкл хэлж байгаа юм л да. Та хүнийг байгаар нүнлэн гэдэг бол байгаас нь доор мой болгож байгаа хэрэг гэж байгаа юм. За. Тэгэхээр байгаар нүнлэгч ер нь бол муу. Тэгэхээр зэмлэх бол бүр муу гэсэн үг. Тэгээд би одоо үйлчлүүлэгч ороод ирлээ. За энэ ч дээ өөрөө л тэгж чадаагүйс болчихж байгаа. Гэт зэмлчих юм бол надаас тэр хүнд гарах тусламж байхгүй болчихж байгаа. Сэтгэлдээ би өөрийгөө сэтгэл зүйчийг үгүй хийчихэж байгаа. Тэгэхээр Виктор Франклийн зөвлөгөө болохоор үргэлж хүнийг байгаагаас нь дээгүүр үнэл. Тэгэх юм бол хэн байж чадах вэ гэдэг үрэн бид нэр түлхэж идэг гэж. Тэгээ би бол энэ зарчмыг баримталдаг. Тийм болохоор нөгөө зэмлэлдээ энэ зүйлүүд рүү ингээд миний нэг юм дуу хоолой гарахгүй байгаа даа тийм учраас гэсэн. Би одоо тэгэхээр үзэж байгаа хүмүүсийг одоо нөгөө тэгээ та нар чадааг бол та начаа сул дороогийн шинж гэх юм иймэрхүү юмнаас үгээс бол ер нь зайлс хийнэ гэсэн. Тэгэхээр ер нь болно шийдэл дээр төвлөрнө. Ийм сэтгэлгээтэй үжиж ганц сэтгэл зүйч хүн өөртөө бас ингэж хандаж сурах хэрэгтэй. Ингэж гоё урам зоригтой байна гэсэн. Багш хүн одоо орж ирлээ. За энэ ч мундаг юм байна. Энэ ч тэ чаваас их арчааг бол сурагч байна. Тэ энэ ч нэг готлаад ирсэн юм байна. Энэ бол тэ юм ойлгох дуудай байна. Ингээд дүгнчүүл тэр хүүхдүүдийн потенциалыг харж чадхаа болчихдог. Тэр үүнтэй адилхан бид нэр өөрсдийнхөө потенциалыг харж юм зоримог тэ сайн чанар руу ингэж өөрийгөө түлхэж явах хэрэгтэй. Зэмлэл бол тэгэл хүнийг гацаадаг л та. За яг зэмлэлийн талаар ярихад бол бас нэг юм байна л та. Яа харахгүй одоо нөө зэмлээ сурцсан байгаад идэг. Яа харахгүй энэ зэмлэлтгий ч юм бол яг ингээл нэг сарын дотор нэг жилийн дотор ч гэдэг юм уу нэг өөрийгөө зэмлээ сурцсан биш байгаа байхгүй. Одоо урт хугацаанд ер нь одоо ингээ би сая тантай ярилцж байгаа ч гэсэн бодож байгаа. Би бол өөрийгөө хизээ зэмлэлтийн би гэж бодгоо. Би өдөр болгон баг маш олон жилийн турш тий ер нь тий яг бага наснаас ахвала би нэг чадсангүй чадах ёстой байсан. Тэгээ эсвэл би энэний урд гарах байсан чи урд гарч чадаагүй.
эсвэл би ингэсэн гэдэг. Ер нь яг хуу тухайн үед бол баг зэмлдэг байсан байх шүү. Тэгээ явна томрох тусмаа улам л би зэмлэлсээр байсан баг. Тэгээ би одоо яг хоёлынгийн саний яриа болохоор шууд ингэж байгаа байхгүй нөгөө зэмлэхээ бол болох ёстой гэдэг нь бол зөв ярьж байгаа. Гэтэ энэ олон хугацаанд ингэ зэмлэлчээд одоо шууд одоо би маргааш ч юм уу эсвэл өнөөдрөөс яг одоо ингэ зэмлэхээ болно гэхээр одоо айгүй хэцүү л надад санагдаж байна л да. Тэр энийг яаж зэмлэхээ хөрсөн дөр бус асуулт байна. Тэгэхээр ийм ба. Сэтгэл зүй сайжрахад хоёр үе шат байна. Нэг нь алдаатай бодлоо олоод сайжруулах, зөөр орлуулах. Тэр хоёлаа анализ хийгээдсэн шүү дээ. Тэр энийг ганцхан хийчихэд хоёрдугаар үе шатыг хийхгүй бол яг ийм байдалд хүрдэг. Би мэддэг, гэхдээ өөрчилж чадахгүй байгаа гэдэг ярианд хүрсэн байдаг. Хоёрдугаар үе шатын үг бол амьдралдаа нутагшуулах байдаг. За эхний үе шат бол сэтгэл зүйчтэй хамт хийдэг. Хоёрдугаар үе шат бол сэтгэл зүйч юу гэсэн даалгаврын дагуу магадгүй өөрийн санаачлагын дагуу амьдралдаа нутагшуулах байдаг. Тэгэхээр түрүүний та нөгөө тэр хүүхдийн ачаалд хоцорсон жишээн дээр одоо та тэр хүүхд байлаа гэхэд анализ хийж үзлээ. За нэг амар яарад ах хэрэггүй мэн гэдэг дүгнэлтэнд хүрчлээ гэж бодъё л. Тэгвэл маргааш яг яардгаараа гүн. Тэнгүүд та нөгөө хуучин бодлын анализаа санах юм бол өөртөө сануулад гүүхэ болон тайвширна гэсэн. За одоо дахиж тийхгүй. Тэнгүүд давтагдлаа 5 удаа давтагдахад толгойд ч бэхжиж эхэлнэ гэсэн үг. За ер нь ойролцоогоор нэг 8 удаа давтахад бол энэ хэвийн зүйл болдог гэдэг. Одоо 8 удаа би өөрийгөө нөгөө би ингэхээр яарад идэг шүү гэдгээ мэдчихээд тэгээ яг яах гээд хэлэхээр би ингэхгүй шүү одоо тайван байх шүү гэдгээ 8 удаа хийсний дараа ер нь баг 8 өдөр л юм байна да баг тий 8 удаа 8 өдөр за ер нь яг хаа 8 удаа хийгээд дуусгаад ер нь тодорхой хэмжээнд бэхжээд ирнэ. Тий яг үнэ мэдлэг айгуу сайн бэхжиж эхэлдэг. Тэгэхээр яг зэмлэл бол яг үр дүнгүйч жоохон бас сэтэлжүүлнэ. Гэхдээ их зэмлэл хүний гацаадаг л гэж хэлээд байна. Тэгэхээр ер нь би бас ингэж бодлоо яг тантай ярилцсан чинь бидний нийгэм өөрөө ер нь өөрийгөө зэмлэх зүйл рүү жоохон уриалаад байгаа юм шүү. Манай Азийн соёл угаасаа тийм. Тий. Нэг жоохон би яг сая яг бодсон чинь би нөх өөрийгөө нэг зэмлэх дуртаадаач зэмлээд байгаагүй. Тий. Ер нь зүгээр ингээд гэрийнхэн маань ч намайг тэгээд сургаад байгаадаач биш зүгээр ер нь ингээд нийгмээрээ одоо би зүгээр сошиалар үзэхэд ер нь бараг л тэгээд байгаа хөөхгүй тий. Одоо гяс амжилтанд хүрэх хэрэгтэй болж байна. Тий. Хурдл мордл гээд байгаа юм шиг нэг ийм яарах мэдрэмжийг өгсөн зүйлсүүд аягүй их гарч ирдэг санагдав. Тэгэхээр энэ дэр бүгдээ хүн чанарын талаар, хүнлэг мөн чанарын талаар бодлоо. Хүүхэд ер нь төрөөд яг ямар үед хайрлагдах хэрэгтэй. Ямар амжилтанд хүрч иж тэр хүүхэд хайрлагдах хэрэгтэй. Ер нь бол амжилтанд биш ер нь байгаагаараа л хайрлагдах хэрэгтэй шүү дээ. Тэгээ одоо хүүхд төрүүлсэн болгоос хайрлаа бидний өөрөг өстэй тийм шүү дээ. Хамгаалахтай. Тэгэхээр өөрийгөө бас ер нь тэгж хайрлаж сурах хэрэгтэй. Тэгээд дотоод сэтлийнхаа дагуу явсан хүн бол шагнал шийтгэлээс зэмлэлээс үл хамааран зорилгодоо сайн хүрнэ. Юмд хүрсэн эсвэл дотоод сэдлийн дараах нь бол шагналын систем. За хамгийн хэцүү нь бол шийтгэл. Шийтгэл бол яг цаг тулсан үед үр дүнтэй. Одоо жишээ нь хүүхдийг шийтгэх юм бол айгүй хурдан өөрчлөлт гардаг гэж байгаа юм. Зодох юм бол. Гэхдээ ирнэ нууцаар дараа нь ээж аваасаа тэр нөгөө шийтгүүлсэн үйлдэл хийж идэг. Шагнахж урамшуулах юм бол тэр хүүхэд ээж аавтайгаа нэг тал болоод тэр асуудлаа шийдэх дээр ээж аваасаа хүртэл зөвлөгөө авдаг гэж. Тэгэхээр бидний өөрсдөө хүүхдээ ингэж хандах юм бол өөрсдөө яаж хандах ёстой гэдгээр шийтгэл бол явж айгүй тийм гацалтны арга байхгүй. Тэгэхээр хамгийн хүчтэй нь бол шагналж шийtгэлж явж дотоод сэтэл болж таарч байгаа. Өөрийнхөө тэр дотоод хүслийг даах. Тэр дотоод сэтлийг өгнө гэдэг нь болохоор сая хоёлынгийн нэг өмнөх саяхан ярилцсанаар бол өөрөө хийж байгаа зүйлээс нөө enjoy яг ингээд жаргаллыг мэдэрч хийх зүйлээ олох гэдэг л зүйлээр яриад байна. Шагнаачгүй шийтгэжгүй байх зүгээр л өөрөөс нь гардаг те нэг дуртай нэг тэр юм л гэсэн. Тий одоо гитар тоглох дуртай юм бол гитараа тоглохоор байлдаг ч юм уу те. Яг тэр зүйл шүү дээ. За тэгэд ер нь бол одоо эндээс бүр маш гоё асуулт асуучих гэж бодлоо. Одоо нөр би ч ингээд зэмлээд идэг ч хүн байна. За тэгэд би ч гэлтгүү дээ. Тэгэд хүмүүсээс байгаалах. За тэгэнгүүт нөгөө нэг зорилгодоо хүрэхийн тулд яг ингээд ганцаараа зорилготой үрдэг хүмүүс байгаа л да. Тэгээ мундаг хүмүүс байгаа шүү дээ. Ингээд ганцаараа ингээд хамгийн ойлгоол өөрөөрөө ажиллаа л те. Тэнгүүт яг би өөрийгөө ингээд анзаарахаар би яг өөрийгөө ганцаараа тэгж чадаад байдаг юм уу гэхээр зарим тохиолдолд чадаад байгаа юм шүү. Чадхаас өөр аргагүй ч байгаад байгаа юм шүү угаасаа. Тэнгүүт нөгөө нэг сэтгэл зүйчтэй яг ямар нөхцөлд хандах вэ гэхээр миний ойлгож байгаагаар би бүр ингээд яадгаа тултал бүр ингээд дорцны дараа л холбогдох ёстой гэж ойлгоод байгаа байхгүй. Одоо чинь одоо үерхэл дээр ярих юм бол салтан дээр ирчихээр яг уулздаг ч гэдэг юм. Эсвэл яг одоо би өнөө маргаашгүй бүр ингээд юу ч их амбицгүй хүсэлгүй мотивацгүй болох үедээ уулзах хэрэгтэй ч гэдэг юм. Тэнгүүд яг ийм болж заавал нөгөө нэг энэ дэцэс төсөл дээр нь очиж очих хэрэгтэй гэдэг сэтгэл зүй биш ээ. Бодол надад байгаад байгаатай адилхан хүмүүс бас яг л тийм бодолтой баг. Тэгэхээр одоо би сэтгэл зүйч хүнтэй ер нь ямар хугацаанд яаж ажиллаж явбал их зүгээр гэдгийг тэр талаас бас ярил.
За ер нь бол ямар ч асуудал өөрөөсөө мэдрэхгүй байгаа нэ зүгээр ирүүл байгаа хэсгээ шалгах зорилгоор заримдаа хүмүүс уулздаг. За ер нь зөвөр илэрх үед уулзвал ер нь бас зүгээр. Тэ одоо чинь би ингээд өөрийгөө зэмлээд байна. Надад өөртөө ингээд энэ айгу зовлон тань гэдэг ч юм. За тэгэнгүүт сэтгэл зүйч болгон бас сайн ажиллаж чадахгүй. Та өөрөө сэтгэл зүйчээ бас яг яриаг нь сонсоод яг юм мэдэж гин үгүй сайн гэж шалгаж нэгтэлж тэ интернетээс бас юм шалгах хэрэгтэй. Тэгж жагаад яг үнэхээр таарсан сэтгэл зүйчдэг бол ажиллах нь сайн. Тэгэхээр сэтгэл зүйч хүн яаж өгдөг вэ гэхээр хүн одоо ингээд амар уналттай тэ нэг ингээд зовлондоо унтсан байлаа гэж бодъё л дээ. Тэнгүүд тэр зовлонг ингээд хамт мэдрээл хамт зовоод ах юм бол тэр сэтгэл зүйч өөрөө адилхан асуудал орчиж байгаа тэ ялгаа байна. Тэр хөндлөнгөөс саруул ухаанаар хараад алдаануудыг нь алдтай бодлуудыг нь одоо ингэж хөвж өгөхөд туслах хэрэгтэй. Гэхдээ ингэхдээ шүүмжилсэн хатуугаар биш хай хүндэтгэлтэй хайртай халуун дулаа ийм байдлаар тэр хүнд ингэж алдааныхын сэжмүүдийг бага багаар гаргаж өгнө. Тэр сэтгэл зүйч хүн пан хэдэлнийг үг хэлээл те. Тэнгүүд тарин шиг тэр нь ингээл одоо хүчтэй нөлөөлөл тийм юм гэхээсээ илүү айгүй тийм бод айгүй одоо юм бодол болгоноор жижигхэн бодол болгоноор ингээд өөрчлөлт засаад явхаар тэр хүн тэр дороо одоо яг тэр дорооч бас мэдрэгдэн заримдаа. Тэгэхээр ингээд тэр нь нэг мэдгэд бол айгүй тийм том хан өрцөн байдаг байхгүй. Том одоо тийм барилгын суур тавьж эхэлдэг байхгүй. Тэгэхээр нэг алдаатай бодол олон алдаатай бодлууд явж явж алдаатай бодол гэдэг нь одоо юм гэсэн үг. Бид нэр ингээд гэрт маань ямар нэгэн зүйл эвдэрсэн байвал тэрийг анзаархаа болчдөг. Засахгүй удчих юм бол. Гэсэр нь айлд орохоор ямар нэгэн зүйл эвдэрх юм амар тод харагдаад байдаг шүү дээ. Үүнтэй адилхан бид нэр сэтгэл зүйдээ ямар нэгэн алдаатай бодлыг засахгүй удаачаар ихвчлэн дандаа бага наснаа л байдаг. Тэгээ тэрэн дотор ингээ буруу дүгнэлтнээс гарсан алдаатай бодол зөндөө олон байж байгаа байхгүй. Тэгэхээр тэдгэрийг нэг нэгээр нь олоод засах тусмаа сэтгэл зүй өрөөл болж байгаа. Тэгэхээр явж явж маш олон тийм алдаатай бодолтой байх тусмаа л сэтгэл зүйдлөө докторгүй болоод байгаа гэсэн үг. Cognitive behavioral therapy-г одоо яг суурь нэ гэсэн үг. Тэгэхээр алдаатай бодлуудыг олж засах тусмаа тэр нь сайн үр дүнтэй. Тэгэхээр сэтгэл зүйч дээр очиход бол ер нь бүх хүнд хэрэгтэй болж таарч байгаа шүү дээ. Бүх хүнд л алдаатай бодол. Яг зөвөртэйгээр зөвөрөө мэдж байгаад очих юм бол ер нь бол ажилч илүү эрчимтэй явагдана гэсэн үг. Бүр яг үнэхээр яг ямар ч асуудал байхгүй. Тэгээд асуудал хайгаад олъё гэх юм бол жоохон тэр цаг чинь жоохон үр дүнгүй өнгөрөх байх л та. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйчтэй болохоор тухайн одоо сартаа нэг уулзч явдаг юм уу? Эсвэл 7 хоногт нэг уулзч явдаг юм уу? Ер нь яг ямархуу давтамжтай байд юм бол. За сэтгэл зүйч чинь эхний уулзалтын дээр ер нь дүгнэлтээ танд хэлж өгнө. За цаашдаа бол тэд удаа уулзах төлөвтэй байна. 5 удаач, ойролцоогоор 5 удаач гэдэг юм уу. Эсвэл та дахиж уулзах хэсэгт бол шаардлагагүй байна. Та ийм зөвөртэй байвал хүрээ дээрээ гэдэг ч юм уу. Иймэрхүү бод дүгнэлт хэлж өгнө. Тэгээ тэрний дагуу ихэвчлэн дэлхийн стандарт болохоор 60 минут байдаг нэг удаагийн уулзалт. Тэгээд 7 хоногтоо одоо 1 гэдэг бол хамгийн сайн тоо гэж үздэг. Ер нь бол тэгж олон өдөр ингээл өдөр болго уулзаал яваад тэгэл биш юм шүү дээ. Одоо яг тэгэхээр би одоо ингэлээ гэж бодлоо. Та миний сэтгэл зүйч бол би танд нэг бодлын анализ хийлээ. Гоё тэрийг амьдралдаа нутагшуулах даалгавар өглөө. Тэнгүүд маргааш нь уулзахаар та тэрийг нутагшуулж амжаагүй учраас тийм ээ. Юу одоо тэрийг энийг чадсан чадаагүй гэж ярих цаг нь болоогүй гэсэн үг. Тэгэхээр ядаж 7 хоног бол 7 хоног юу нь явж хамгийн сайн цаг гэдэг. Тэгээ 2-7 хоног байж болно. Бүр уртсахаар нөгөө сэтгэл зүйч нь кейсээ мартаад эсвэл нөгөө хүн голоор нь даалгавраа хийхгүйгээр баахан сар болцсон бол тэр сарыг жоохон дэмий өнгөрцөн гэсэн үг. Ер нь бол үйлчлүүлэгч хүний нэг үүрэг бол тэр 7 хоногийн сэтгэл зүйчгүй байгаа хугацаанд даалгавраа хийх нь аюул чухал гэдэг. Тэр бүх хугацаанд сэтгэл зүйч нэгээс хамт байхгүйгээс хойш. За ойлголоо. Ер нь бол маш гоё сэдвийн талаар хоёлаа ярилцсан гэдэг. Тэгээ бас миний хувьд бас баг ангаагтаад байна. Бүр ингээд би чи ингээд зэмлээд байгаа юм байна. Би чи ингээд байгаа юм байна гэдэг зүйлийн талаар бол маш их ойлгож боллоо. Тэгээд таны зүгээс бас ер нь нийт үзэгчдэд бас хэлмээр байгаа зүйлс байна. За ер нь сэтгэл зүйн олон л одоо ярих юмуд байгаа л да. Тэгэхээр өнөөдөр яг гол нь ярьсан одоо тань дээр байгаа асуудлыг хоёлаа ярьчих. Энэний одоо яг сайн шийдэл бол өөрийгөө хайрлах, хүмүүсийг хайрлах сурах. Энэ өөрийгөө хайрладгүй гэж юм биш. Өөртөө ширүүн хандаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ та ирээдүйд ихнэр хүүхдэд бодохоор энэ хүссэн үсэг хүүхдэд ч очдог. Яг тэр хүүхд чинь зэмлэл танаас мэдэрнэ гэсэн үг. Яг тэгвэл аав нь өөрийгөө зэмлэлдэг учраас та хэдий хүү зөвлөлөө хандаад байгаа ч гэсэн урам ууралт ч юм уу тэр зэмлэлтийг тэр хүүхд мэдэрнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө өөртөө ингэж одоо зөөлөн эндрэнгүү хандаж эхлэхээр эргэн тойрныханд чинь харилцаа ч бас сайжирч идэг. Тэгэхээр энэ ганцхан танд яриад байгаа юм биш. Яг энэ нь бол аюу нийтлэг байдаг зүйл. Энэ бол ер нь хамгийн нийтлэг байдаг зүйл. Тэгээ хүмүүс энэ яг ийм хүмүүст бас сонирхолтой тал байдаг нь ёс зүйн амар өндөртэй байдаг. Тийм байгаа шүү. Энийг ингэж тайлбарлаад байгаа. Hyperactive moral conscience гэдэг.
идэвхтэй одоо ёс зүйн ухамсар гэдэг. Яг тэр нөгөө алдаа гаргахгүй байх хэвээр хүн чинь хүнд төвөг удчих гэдэг бас амар айцтай болдог. Та одоо энийг сонсоод үзтээ. Та хүнд төвөг удахаас илүү байдгүй. Эсвэл хүн тань төвөг удахаас байдгүй. За хүнд төвөг удахаас юмэр яаж байдаг байхгүй. Тэгэл эсэргээр хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Амиа боддог те нөгөө хүнийг лөөвөрддөг, монччдаг ийм хүмүүс зөндөө байдаг байхгүй. Тэгмэд яг нөгөө давуу тал нь одоо ийм байдаг. Ёс зүйн одоо ийм компас, ёс зүйн луужин айгуу сайтай байдаг. Тэгээ энэ нь бол сайн чанар. Гэхдээ та өөрийгөө зэмлэхэ байсан ч гэсэн ёс зүйн луужин ч юм бол хийвэрэй гэсэн үг. За танд ч маш их баярлалаа. Энэ ярилцлага бол бүр яг намайг бүр ангаасан болчихвол тэгтээ ер нь бол олон хүнд бас яг адилхан санагдаж байгаа. Би тэлтэй. Тэгээ танд бас өнөөдөр биднээс нөгөө цаг дуусч байгаа л та. Тэгээд бас танд маш их баярлалаа. Тэгээд энэ өнөөдөр дахиад бас уулзж байгаадаа баяртай. Тэгээ надад бас маш их баяртай. Тэгээ би бас нөгөө нэг тантай нэг холбогдно гэж ярьжсэн шүү дээ. Тэгэл бас нөгөө нэг ёс зүйч нь яваад болдгоо нөгөө баахан ажил руугаа явсараа. Тэгээд би энийг дуусгах хэвээр ингэх хэвээр. Тэгээд чатаагүй бол гээд явж ирсэн яг ийм зүйлэр байлаа. Тэгээ ер нь бол яг өнөөдөр би хувьдаа зүгээр л ингэж бодлоо. Зүгээр би өөрөө бас нэг жоохон дүгнчий гэж бодлоо. Ер нь бол сэтгэл зүйчтэй бас уулзах нь зөв юм байна гэж би бодлоо. Тэгээ тэгэхгүй болохоор ер нь бол одоо би ч гэлтгүй. Ер нь бол ямар ч хүн байж болно. Зүгээр хитрхи ихэл стрессийг одоо дарамтыг одоо ялангуяа нөгөө нэг би зүгээр л ингэж бодоод байгаа. Хувьдаа хүмүүс ингээд хитрхи их одоо нөгөө нэг ийм зүйлийг үзснээс хойш би бүр юм болцсон юм. Бага хахад ч илүүтэй юм нэг юм хулганы нэг юм юу харуулсан. Тэгээд амьд одоо нөгөө нийгмийг хулганаар харуулсан. Тэгээд харахны уралдаан тий тэр нэг бичлэгийг би нэг яг 10 жилтэй ч л үзээл тэгэл би энэ уралдаанаас гарах хэрэгтэй юм байна гэж ойлгоцсон. Наа ч юм бол ихтэй бас сайн сэтэл шүү дээ тий. Тэгээд тэр сэтэл маань зүв байгаад би бас гайгүй яваад байгаа л гэхдээ нөгөө нэг тэр нь өөрөө их дарамттайгаар бас учирсан болоо гэж би бодоод. Би зүг яг өнөөдөр би энэ уралдаанаас гарах хэрэгтэй. Чим тий. Энд чинь нөгөө нэг альва зүйл чинь нэг юм уртын хугацаантай юм байх хэрэгтэй шүү дээ. Би бол тэгж бодоод байдаг уг нь. Альва зүйл ийм урт хугацаанд тасралт хөөсөх хэрэгтэй. Бизнес ч гэсэн тийм байх хэрэгтэй гэдэг ч юм нэг ийм ингэж бизнес бас ирүүл байдаг гэдэг ч юм. Иймэрхүү маягаар боддог. Тэнгүүт нөгөө нэг миний бас одоо нөө бодлын алдаа ч юм байна л да нөгөө. Яг өнөөдөр би яг ингэж амжилт төрөхтэй юм шиг. Би одоо яг энийг дууссан. Тэгэл маргааш би ингэж хэвчээ шүү дээ гэд ийм зүйлс амар их байгаад идэг. Тэгээ нөгөө уралдаанаас гарах гэдэг. Тэгээ яг энэ юу гэж хэлэх гээд нөхөр одоо энэ манай нийт нийгмийн хүмүүс маань уралдаанаас гарахыг хүсэж байгаа. Тэгээд өөрсдөө маш их дарамтанд оруулаад байдаг юм уу. Тэгээ тэр уралдаанаас гарч чадахгүй байна гэд би зэмлээд идэх юм уу. Одоо өдөр болгон би уралдаанаас гарсангүй гэдэг зэмлэл би өөртөө өгдөг байгаа байхгүй. Тэгээ би эрхчлэн төрсөнгүй шүү дээ гэдэг юм. Энэ дөр бол нөгөө юм баг. Уулын өрөө дээр очих нь аялал юм бол уулын өрөөр тэмүүлхэн зүг баг. Тэний зориг тавьж байгаа чинь зүг. Гэтэ алхаж яваа тэр алхан бүрээ мод тэр модны сэрчгний ч юм агаарыг таашааж амьдрах хэрэгтэй. Тэр болтлоо өөрийгөө зэмлэснээ уулан дээр гарсан чинь тэгээ өмбөх юм амар утгагүй санагдах байхгүй. Тэгээ яах гэж би тэр орондоо их зовбоо гэдэг. Peaceful Warrior гэдэг нэг юм дээр яг ингэж хэлсэн. Би тэр уулан дээр чамд нэг юм байгаа. Тэгээд явж очсон чинь багш нь зөв нэг чулуу үзүүлж байгаа. Тэгээ энэ юу зөв чулуу шүү дээ гэсэн чинь харин чи энэ чулууг хийх бодсоос болоод замаа чи таашааж чадсан. Энэ чулууг л чи бодоод юу юм болоо гэж бодоод. Тэгэхээр замаа таашаах хэрэгтэй. Ямар гоё зөвлөгөө баярлалаа танд. Тастай яг төсөөлөгдлөөр. Тийм байна. Бид бас юм таашаадаг юм байна. Би одоо нөгөө нэг одоо жишээ нь бол яг контент креаторуудад яг ийм зүйл болдог. Би яг 100,000 дагагчтай болно, 200,000 дагагчтай болно, 50,000, 10,000, 20,000 ч мэдгүй юу хамаагүй. Ийм зорилготой олно гэж бодцоод эхлээд бол гоё идэх зүгээр. Тэгээ тэдэн үзэлт авчлаа, тэдэн гоё байна гэж явж ирсэн аа. Нөгөө саяын үзэлт рүүгээ орж ирээд эхлэнгүүтээ за сая үзэлт аваад үтцсэн юм чинь. Тэгээ чаддаг юм чинь гэж бодож явж байгаад нөгөө нэг зорилго руугаа 100,000 руугаа яарад тэгээ яг миний бичлэгийг үзэж байгаа хүмүүс хідэн тоо байгаа нь хамаагүй. Тэр бичлэгэн дээр ямар хүн сэтгэл бичиж байгаа нь хамаагүй. Сайн ч гэж хэлж гин юм уу, ууч гэж бүр ямар ч зүгээр л бид тэр 100,000 төгрөх хэвээр гэдгээр ойлгоод уул нь бол айгуу гой таашах хэвээр байгаа байхгүй тий. Яг нэг намнангийн яг тэр сүнс амин сүнс нь байхгүй болоод тий зүгээр юм 100k-гийн төлөөл болчиход шүү дээ. Харин тий. Яг нэг ийм зүйлс байд юм байна. За ямар ч хэлсэн баярлалаа танд. Би нөгөө ярих гэж байгаа л нөгөө байж байгаа л өөрлөг оруулаад ирсэн манай үзэгч маань юу гэж бодож байна. Гэхдээ ер нь бол хүмүүс энэ бол нийт хүмүүст бас тохиолддог зүйл бах. Тэгээ зөвхөн надаа биш баха. Тэгээд тий. За баярлалаа танд. За тэгээд танд өөр хэлэх зүйл байгаа юу? Хэлэхгүй бол одоо ингэж ер нь өндөрлөө. Хэлэхгүй болчих шиг. Йоо би бүр нэрээ нөгөө нэг ганцаараа бас нөгөө юу яагаад байгаа шүү манайхаас ойлгоорой нөгөө нэг би ч нөгөө нэг хамтарч хөтэлдэг.
Тэгээд тэгсэн чинь нөгөө ганцаараа бас өнөөдөр байгаа болохоор нэг жоохон юм байгаж магадгүй тэгээд дуучлаарай. Зүгээр амар гоё шүү дээ. Би бол таныг аягүй гоё ганцаараа байгаа хэрнээ аягүй гоё хөтлж байгаа гэж бодож байна. Ганцаараа тэг байгаа хэрнээ яг яриг авч явж чадчих байгаа ч аягүй гоё байна гэж би бол тэгж харж байгаа. Тэгмээ та болохоор уучлаарай дээ би чадсангүй. Дахиад нөгөө би нөгөө төгс байх хэрэгтэй гэж өөртөө хатуу хандаад байгаа хэрэг. Тэгээд би тэг төгс байх чинь хүсэл чинь сайн өөртөө хатуу хандах нь өөрийгөө гацаадаг байгаа. Тэгээд би бол хүмүүст бол ингэж хэлмээр байна. Бүх хүмүүс угаасаа хайрлагтахад хангалттай. Бүх хүмүүс яг одоо хангалттай байх. Тэгэхээр эндээсээ дотоод сэтлээ нэгэд тэр сэтэл чинь илүү хүчтэй сэтэл байдаг. Шийтгэлээс, зэмлэлээс илүү. Тэгэхээр тэрэндээ явах хэрэгтэй. Тэгж өөрийгөө амар зэмлж явж байгаад өнөөдөр өвчүүл яах тий. Амьдралаа таашаалж чадаагүй шүү дээ. Амьдрал угаасаа тий богинохан энэ ертөнцийн удам тэр гоё зөрөгтэй ингээд урагшлах хэрэгтэй. Тэр нөгөө сайн сэтгэл зүйч бол нөгөө үйлчлүүлэгчээ сэтгэл зүйчийн хамааралгүй болох хэрэгтэй гэдэг. Тэгэхээр яг бас бид нэр ингээд аль болох өөрийгөө хөгжүүлээл хурдан яг бас энэ сэтгэл зүйн зовлонгоос салах хэрэгтэй. Сэтгэл зүйн зовлон болвол одоо бүх насаараа шийддэг, бүх насаараа ингэж явж байгаад эцэст нь амар амгалан олд юм биш. Өнөөдөр ингээд тэ маш хурдан ихний ээлжинд сурах хэрэгтэй зүйл сэтгэл зүйн амар амгалан болвол тэгжиж гэр бүл чинь сайн сайхан өөр хүүхдэд чинь таны сэтгэл зүйн асуудал зовлон болохгүй эцэг хүүхдэд гочлаад байдаг зовлон байна шүү дээ. Тэгэхээр тийм байдаг болохоор сэтгэл зүйн эрүүл мэндийн эцсийн үр дүн гэж битээ дандаа эхлэлийн багц гэж ойлгох хэрэгтэй. За танд маш их баярлалаа. Тэгээд баярлалаа сонсон хүмүүстээс 2026 онд бас амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. Оо ямар гоё баярлалаа. Танд бас сонсож байгаа хүмүүстээ бүгдэнд нь амжилт хүсье. За баярлалаа.